Хэрхэн өндөд үзэгч та бүхэн амар амгалан байцгаана уу? Хүн ертөнц нэвтрүүлэг ээлжид дугаараа хүрэхэд бэлэн болж байна. За өнөөдрөөс эхлээд мөн бяцлаглалын төвүүдтэйгээ бяцлаглалын төвүүдийн эрхэм үүдтэйгээ та бүхнийг уулзуулах энэ уулзалтын нэвтрүүлэг цаашаа үргэлжлэхээр болж байна. Тэгээ энэ 7 хоногийн нэвтрүүлгийн зочин бол Дандрын бяцлаглалын багш Баржхтуу маань байгаа. За энэ 7 хоногийн 1-р, 3-р, 5-р өдрүүдэд 3 өөр сэдвээр та бүхэнтэй нэлээд дэлгэрэнгүй нарийн төвшний мэдлэгийг та бүхэндээ дамжуулах гэж байна. За ингээд та бүхэн анхаарлаа хандуулан үзэж сонирхно. Энэ өдрийн амгаланг айлтгая. За өнөөдрийнхөө ярилцах сэдвээр бид нэр Махан Мутарын ахуй түүнд хэрхэн амьдрах болоод Махан Мутарын хэв маяг доорх тухай ярилцъя гэж бодлоо. За Махан Мутар гэдэг үгээ эхлээд хоёулаа үзэгчдэд тайлбарлаад явах уу? За тийм. Ер нь гэгэрлийн бяцлаглуудад бас амьдралын ерөнхий хэв маягуудад 4 төвшөнд хуваагддаг л да. За эхлээд бол үйл өөрийн ахуй, за тэгээ сэтгэшгүй ахуй, цаглашгүй ахуй, тэгээ хамгийн сүүлд Махан Мутарын ахуй буюу бодит утгад дуусаж нирваны дүрийг олох ахуй гэж байдаг. Энэ бүгд ахуйнууд бол хоорондоо энэ бүх ахуйг дамжиж яваа бяцлагчийн хувьд бол гадна талаас өөрчлөгдөхгүй, түүний дотоод мөн чанар хийгээд амьдралын хэв маягууд баг зэрэг сайн ажигласан хүнд мэдэгддэг болохоос биш гаднаасаа сайн мэдэгддэг. За энэ Махан Мутарын ахуйд ороход эхлээд үйл өөрийн ахуйгаас цаглашгүй ахуйд эхлээд сэтгэшгүй ахуйд орно. Дараа нь цаглашгүй ахуй. Тэгээд Махан Мутарын ахуйд тэр өөрөө энэ хоёр одоо сүүлийн хоёр ахуй, дундлын хоёр ахуй шүү дээ, тийм. Сэтгэшгүй ахуй, цаглашгүй ахуй хоёр дээр тулгуурлаад аяндаа өөр мэдрэмжээр яваад орчдөг. Ерөөсө хүчин чармаалт хэрэггүйгээр Махан Мутарын ахуй бол ямар ч хүчин чармаалт, ямар нэг одоо дасгал сургуультгүйгээр өөрөө ордог ахуй. Харин үүнд бэлтгэх хоёр ахуй буюу одоо үйл өөрийн ахуйгаас дээш гарсан сэтгэшгүй, цаглашгүй хоёр ахуйгаа л сайн барих хэрэгтэй. Ингээд Махан Мутарын ахуйд орчин. Махан Мутарын ахуй гэдэг бол нэг ёсондоо бол нирван дүрийг олох, амар амгалангийн жинхэнэ мэдрэмжийг амсах тийм ахуй буюу бяцлагчийн хэв маяг байдаг. Ерөнхийдөө. За энэ ахуйнуудын тухай бол ерөнхийдөө мэдж байгаа хүмүүс бол мэдж байгаа гэж бодож байна. Үйл өөрийн ахуй гэдэг бол хүн төрөлхтний 99.99% амьдардаг гэж одоо багш нар бол хэлдэг. Угаасаа хүн болгон үйл өөрийн ахуйд өгөх авахын ахуйд амьдардаг. Хэн юу оршихуд өгөн тэрнийхээ үйл өөрийг амсаж амьдрах хэрэгтэй бол шүү дээ. Жишээлбэл ямар тариа тарьсан түүнийг амар хурааж байгаа. Тэрнээс биш ямар нэгэн шаруудаа тарьчаад цагаангуудаа хурааж байгаа гэсэн ойлголт байхгүй энэ үйл өөрийн ахуйд. Одоо сансар хорвоод өчүүхэн ганц энэ амиараа олсон энэ ганц биеэр бусдтай тэгээд зөвшөлчөд найралцаж тэр дундаас өөртөө ашиг хонжоо олох ч юм уу тийм зорилгоор тэгээд хамгийн гол нь амар амгаланг яаж олох вэ гэдэг зорилгоор үйл өөрийн ахуйдаа тэмцдэг. Тэр ахуй дотор болохоор бол хүмүүс акшн зургийн одоо тийм амар амгалан аз жаргалууд бол мэдрээд байдаг. Угаасаа өгдөг тийм. Тэгэхээр энийг дааж удаа үргэлжилж чадахгүй учраас баян хүнээс одоо юу тэр үйл өөрийн ахуй одоо өглөг авралын тооцоо маш их шаарддаг. За тэгээд үйл өөрийн ахуйд чинь
хүн болгоны одоо хүсэж болсон амар амгалан болоход хэцүү болж байгаа гэж үзэж штэ тийм ээ. Ягаад гэвэл ганц одоо өчүүхэн ганц одоо энэ тал дундах зулын гэрэл мэт тэр өчүүхэн ганц явцуу биеэрээ энэ бүхэл оршихугаас зүв зүйтэй амьдрахын тулд ингээд тулалдах хэрэг болдог. Нөгөө ахуйнууд нь болохоор бол хүнийг тийм ганцаарднууд биш оршихуун хүн болгож хүргэдэг. Оршихуун чинээний сэтгэж хүргэдэг. Оршихуун чинээний хүчийг хайрладаг. Тийм учраас оршихуйтай оршихуун мэтээр харьцахаар энэ тэнцүү харьцаад ирэхээр өглөг авлагын тооцоо бол байхгүй болж эхэлнэ. За нөгөөтэйгөр бас бяцлагч маань өөрөө аяндаа одоо хүч чармаалт гаралгүйгээр өөрөө тийм бурханлыг хаан хүчийг болж авдаг. Энийг болохоор бол хаан үзэл хаан хэв маяг гэж үздэг. Үйл өөрө ахуйд байгаа хэв маягийг болохоор боолын хэв маяг гэдэг. Яагаад гэвэл ямар нэгэн бодол орж ирэхэд хүн бодолдоо шууд үйлчилж эхэлдэг. Энэ үйлчлснээс болоод хүмүүс одоо утга учиргүй ухамсаргүйгээр ямар нэг зүйл хийдэг. Тэр ухамсаргүй хийж байгаа үйлийг нь болохоор бол нүгэл байна уу, буян байна уу ялгаа байхгүй. Ухамсаргүй л бол тэр хийж байгаа зүйл үйл болж байгаа. Үрэн бол үр гарах болж таар үр гарч болдог. Бусад ахуйда одоо маха мотор ахуйд хүртэл явсан хүнд болохоор л үйл өөр хураагддаг. Харин үйлдэгч болдог. Юмыг үйлдэн яг л одоо ертөнц ямар одоо шинж чанараа үзүүлнэ, ямар нүүр царайгаа үзүүлнэ, тэрүүнд нь тохирсон үйлдэлийг хийдэг. Тэгэхээр оршихуун үйлдэгч болдог болохоос биш үйлийг хураагч биш болдог. Ийм одоо хоёр өөр ахуй юм л да. Нэг нь болохоор бол үйлдээд үрийг нь хураадаг. Одоо илжих шиг өөртөө нуруундаа үйлдэх юм шүү дээ, тийм ээ. Гэтэл нөгөө маха мотарын төвшин хүртэл явсан хүн бол үр хураахгүй харин үйлддэг. Энүүгээр маш их одоо зориг зүрх одоо янз бүрийн юмнаас айх юм байхгүй. Тэгээ зоригтойгоор үйлддэг. Яагаад гэвэл юмнаас үр хураахааргүй болчихсон тий. Тэгээд юмд хүчтэй 100% хүчээ ханддаг. Инхээр маха мотарын ахуй бол ямар ч юмд 100%-аар хандах ахуй басан юм. Бас одоо яг одоо цагтаа хийж байгаа ахуй юм. Бас үрийг хураагч биш үйлдэгчийн ахуй юм. Тийм учраас би өөрөхдөө бодохдоо маха гэдэг чинь эндгээр бол их гэсэн, мутар гэдэг чинь гар гэсэн үг тийм. Их гарын буюу одоо монголчлоод одоо жоохон болох хөдөлгөөр хэлэх юм бол хүнд гарын хүн болж байгаа гэсэн үг л дээ тийм. Маха мутар хүнд гарын буюу их гарын. Их яг номынхаасанд бол дээд төвшний гэж орчуулагдана л да тийм ээ. Зүгээр ерөнхийдөө хэв маягаас нь харахад тэгдэг. Маха мотарын ахуйд мэрэгч гэсэн одоо төвчнгүүд гэж ярьдаг л да. Маха мотарын ахуйд орохоор ингээд төвчин болдог байхгүй шүү. Төвчин буюу шид бүтээлчингүүд. Ягаад гэвэл бүх хүчийг ямар ч өчүүхэн зүйл дээр ч хүчээ 100% гаргаж чаддаг болохоор шид бүтдэг байхгүй юу? Хүч 100% гарч эхэлдэг. Бид нар бол одоо ямар нэгэн үйлд яаж хандж байгаа нөхөр л хагас дутуу. Энийг хийсний дараа яах вэ гэсэн айдас. Энийг нодтой өрсөлдөх хүн байна уу гэсэн хайлт. Тэгээд дараа нь тэр үйлийг одоо үрийг нь хураана гэдгийг өөрөө мэдрээд байдаг. Ийм олон зүйлийн одоо хавчлагын үүднээс дотоод мөн чанар олон хэсэг хуваагдаад тэр болгон дээр айдас, эрэл хайгуул бүх юмдоо хуваагдчихад тэгээд үйл маань 20% ч юм уу 30% ч юм уу тэгж явдаг. Хүн ер нь тарихныхаа 5-аас 10%-ийг л ашиглаж байна гэж үзээд байдаг. Тийм. Угаасаа дотоод мөн чанарыг ч бас яг тэгж хүмүүс ашигладаг байхгүй. Жинхэнэ
бяцлагчийн хүн бол эхлээд хүчээ бүх юмд 100% гаргаад ямар ч айцсгүй үзэхгүй яг л их хүнд гарын хүн шиг 100% бүх юмд анхаарлаа хандуулад ирэхээр угаасаа төрөнтэй улбаалаад дотоод энэ оюун ухааны дайчилгаа бас 100% гарч эхэлдэг. Тэгэхээр агуу болж эхэлдэг. Жишээл тэр хүн өчүүхэн зүйл хийж яж болно те. Заавал их том үйл биш. Жишээлбэл зүгээр юм ойж байгаа хүн байж болно те. Тэгэхэд тэр 100% гаргаж байгаа хүмүүсийн хүний үйлийг хажуугаас нь харахад тэр бурханлагийн хичээл болж хувирдаг. Агуу маха мутарын орчин болж тэр хайд нь үүсч байдаг. Гэтэл агуу юм хийж байгаа хүн ямар нэгэн айцтай ч юм уу те ямар нэгэн одоо тэр хийж байгаа зүйлээ ухамсаргүйгээр хийж байгаа хүн бол ямар ч гоо цэглэн байхгүй. Яг уу хийсэн зүйл нь бол агуу байж болно. Тэр хүний хувьд болохоор ямар ч хичээл биш гэдэг. Жишээлбэл одоо Альберт Эйнштейн ч яг юу хийж байгаа ухамсарлгүйгээр одоо тэр цөмийн физикийг оролдож байгаа тэрнээс нь улбаалаад цөмийн зэвсэг хийгээд тэгээд Альберт Эйнштейн өөрөө бол олон хоног нойргүй онсон гэж байгаа шүү дээ. Ийм амар зэвсэг хийшин гэж би яаж мэдэх юм те? Ийм юм хийгээл байсан гэд энэ бол ухамсаргүй төлөв. Тэгэхээр мэдлэгт дулдуулсан ухамсаргүй зүйл. Мэдлэг ухамсар хоёр бол тусдаа өөр зүйл. Мэдлэг гэдэг бол хүнийг алдчих мэднэ, аварчч мэднэ тийм зүйл. Ухамсар гэдэг бол шал ондоо зүйл. Хүний дотоодоос ургаж байнга хамт байж идэг. Үүнийг анзаарахгүй бол хүн юунд ч орж иж мэдэн штэ. За тэгээд маха мутарын энэ орчинд амьдарч байхад одоо хамгийн гол нь бол бид нэр одоо амар амгалан болохын тулд гэж байгаа шүү дээ тийм ээ. Маха ямар одоо бяцлал хийж байгааг одоо ямар ч бяцлаглын үр дүн амар амгалан байх хэвээр. Эсвэл өвчин зовлон идэх хэвээр. Гэхдээ өвчин зовлон идэх ч амар амгалан сэтгэлийн таашаал одоо амар амгалан олох ч гэсэнтэй үнэхээр агуу зүйл. Гэтэл энэ агуу зүйлийг яаж олох вэ гэхээр нэг үг гэдэг байхгүй. Одоо ад жаргал гэдэг бол амьдралын турш урт хугацааны турш байдгүй. Ад жаргал гэдэг бол хорон бүрд нуугдчихэдэг гэдэг тийм орчин үеийн психоанализийн одоо урья байна. Гэтэл бас төгс одоо цаг дээр амьдрч сурвал амар амгалан болж гэгэр чадна гэсэн одоо дандар зин чан ингээд нэг урсгал шүү дээ тийм ээ. Эдрийн тийм үзлүүд байна. Тэгээд хүн одоо цаг дээр амьдэрчээж бие үзлийг даран авах гэдэг одоо ламрам дээр тэр гүнзгий шатнд нь бас байна. Бас энтхийн 84 шидтний нэг Делава багш бол одоо бидний яг ороо дээрээ залж явдаг дэмжиг бурхны хувилгаа тийм шидтэн Делава багш маань гэж байдаг. Тэр бол одоо Монголд 5 6 4 төрж байсан. Энтхтэй бас 5 6 4 төрж байсан тийм агуу багш. Одоо бидний зүрхэнд байж байдаг. Энэ багш маань бас энэ төгс одоо цаг энэ маха мутарын ахуйг дүрслэхтэй сайн үеийн даруулга хийгээ нүгөө хатал маха мутарын галд нүгэл бүхэн шатнаа гэж шүлгэлсэн байдаг хгүй тэр маха мутарын дуус шүлгийн нэг хэсэг дээр. Тэгэхээр бид нэр бяцлагчийн хүний хувьд энэ шүлгийн дундаас энэ мөр бол маш чухал мөр гэдэг. Яагаад гэвэл бид нар үүлийн үр ямар нэгэн одоо зовлонг арилгахын тулд сайн үйлээр даруулга хийж жишээлбэл босож ирж байгаа муу зүйлийг сайн зүйлээр дарж ингэж одоо засал хийлгэх хин нэгэнд өглөг өгөх мэтэр ингэж ямар нэгэн дарлагын аргыг хэрэглээд байдаг. Энэ бол үүлийн үр ахын гол одоо хэрэгжүүлэх механизм буюу арга юм байна. Сайн үеийн даруулгын арга. Бусад маха мутарын ахуй, цаглашгүй, сэтгэшгүй энэ гурван ахуйг одоо мдэггүй хүнд бол энэ бол зайлшгүй хийх арга угаасаа. Жишээлбэл ямар нэгэн хүнд муу юм хэлжлэхэд дараа нь тэргээ цайруулж уучлахгүйгээд тэгээд тэр хүндээ өглөг өгөх юм эсвэл өөр лам ихэс бодисуудад бодисодваа нартай өглөг өгөх юм эсвэл тэнгэрийн тахиулах одоо бөөгийн арга гэдэг чинь бүгд одоо шарын шашны аргууд байна, бөөгийн аргууд байна, нөгөө үлийн үр ахуй чиглэж гисэн тийм хэсэг номлолууд нөдөхгүй. Энэ бол худлаа биш, яг үнэн арга. Гэхдээ энэ үнэн арга ч гэсэндээ энэ төвшөндөө л тохирно. Сэтгэлшгүй, цаглшгүй ахуйд бол өөр ингэсэн аргууд байдаг.
Энэ аргууд нь болохоор хувь хүнд өөрт нь өөрж яддаг. Ухамсарлаж чадах юм бол бэлэн бидний атганд барьж яддаг. Бид нар гартаа агуу сэлэнтэй мөртлөө энэ жижигхэн зүйлийг тасалж чадахгүй, одоо үл үүрээ ахуйгаа тасалж чадахгүй хүнээр таслуулах гээд хажууд нь ухамсар гэдэг агуу зүйл, зохирол гэдэг агуу зүйл байсаар байхад юуныг ашиглахгүй хин нэг бэлэн юм хараад байна. Энэ бол нойрноос ялгаа байхгүй гэдэг. Энэ зүүдлээд гэсэн үг шүү дээ, тийм ээ. Би нэг авраг том өдөө тэмцэлтэд байна. Энийг одоо их хүчтэй хүнээр юм их хүчтэй сахиусаар таслуулъя гэдэг. Өөрт нь таслах нь байдаг. Таслах сэлэм байдаг. Энэ сэлмээ мэдрэхийн тулд хүн сэрэх ёстой. Сэрэх ёстой гэж нь ухамсарлах ёстой. Ингээд ухамсарлаад ирээд сэрээд ирэнгүүт хүн тэр зүгээр секундын дотор нүд ирэмхийн зурал өөрийнхөө үеийн одоо энэ сансар хорвоогийн амьдралын одоо зовлон зүтгүүрийн амьдралыг дорн тасалж чаддаг. Ингээд гадна талаас өөрчлөгдөөгүй боловч дотор талаас асар их амар амгалан болж одоо бяцлаглалын дээдэд хүрэх болцоотой байна. За тэгээд түрүүн тэр маха мутар яах вэ ярьж байгаа орхилоо шүү дээ, тийм ээ. Тэр сайн үеийн даруулгын тухай сая үйл үүр дээр яаж үйл үүр яах вэ дарах тухай ярьлаа. Гэтэл маха мутарын яахуд бол сайн үеийн даруулга хэрэглээ нөгөө батал маха мутарын дүлд нүгэл бүхэн шатна гэж байдаг. За маха мутарын дүлд нүгэл бүхэн шатна гэхээр л нэг энэ тэн төмөр асч байгаа. Тэр маха мутарын дүл тэрүүнд гүйж ороод өөрийгөө аюусгах юм уу те? Тэгж хүмүүс ойлгож магадгүй. Гэтэл маха мутарын дүл бол цаг хугацааны хорон бүр гэдэг. Цаг хугацааны хорон бүрийг ч одоо бүр нана секундэд хуваахаар чинь асар хүчтэй одоо үйлдэл болж байгаа гэдэг. Энэ үйлдэл гэдэг бол долгион. Долгион гэдэг бол дүлийн нэг хэлбэр. Энэ дүл дотор өөрийгөө уусгаж амьдрахыг маха мутарын дүл дотор өөрийгөө уусгалаа. Би одоо маха мутарчин боллоо гэж баттай хэлж болно. Ингээд маха мутарын дүлд өөрийнхөө мөн чанарыг одоо сайхан ингээд нийцүүлээд амьдрахаар хүн юу хийдэг одоо тэрийг мэдрэх агшинд ямар хүн болж төлөвлөсөн бэ тэр нь хамаагүй. Ерөөсөө л тэгэл шууд дотоод мөн чанар нь оршихуухаа зүрхтэй хамт цохлоод эхэлчихэж байгаа. Оршихуун зүрхний цохилт хэд байдг вэ гэхээр секундэд 50 герц байдаг гэж Германы эрдэмтэн Шум тодорхойлсон байдаг. Эхэндээ бол 10 байдгийн байгаа гэж бодож яснаа сүүлд Шумны тэр давтамжийг чинь одоо шинжлэх ухааны хүчгийн хэрэг судалсаар 50 байдгийн байна. Одоо цахилгааны юу ч давтамж чинь 50 байж гэдэг. Яг тэр үедээ адилхан давтамжтай байдаг байхгүй юу? Тэгээд энэ давтамж энэ орчлонгийн хүн амьтад яаж нөлөөлж байна гэд үзэхээр хүн болохоор бол одоо мах яснаас бүрдсэн бүдүүн баарг биетэй физик бие нь бол даагдах яргагүй. Тийм учраас тэр зүрхний ертөнцийн зүрхний цохилтоос бурханлын цохилтыг бас нэг байхгүй энэ орчинд ертөнц чинь өөрөө бурхан мөн шүү дээ, тийм. Тэгээд ертөнцийн бүх бурхтын цохилтыг хүн секундэд 1 удаа авдаг байхгүй. Тэгээд бидний зүрх секундэд 1 удаа цохилж байна. Тэгээд минутанд 60 удаа, 50-аас 60 удаа л цохилно. Гэтэл одоо жижигхэн хөнгөн биетэй амьтууд амьд болохоор тэрийг хүнээс араад тэр ягаад бол хөнгөн биетэй учраас сайн хүлээж авч тэр маха мутарын дөл цохилт буюу ертөнцийн өөрийнх нь цохилт. Тэр секундэд араа 50 хүрэхгүй 30-аас 40 удаа одоо секундэд хүлээж аваад минутанд шилжүүлэхээр бол нэг 2500 ч юм уу те. Тэгэхээр хамгийн хурдан далавчаад ивдэг амьтанч бол одоо шомол ялаа нараад тийм. Тэгээ шовоо ордог. Энэ бүгд болохоор өөрийнхөө хэмжээнд хүлээж авч байна. Гэхдээ 100% биш авч чадахгүй шүү дээ. Яг л амьтан байгаа учраас. Тэр үеийн үр тэр дунд оролцсон байгаа учраас 50%, 100% авч чадахгүй хагасалж аваад тэгээд далавчныхын чимээ дүнгэнэх одоо тийм хурдтай болж авч байна. Тэрнээс биш ертөнцийн тэр агуу ширгэшгүй тэр ундаргаас авж байгаа хүчгүйгээр жишээлбэл нэг ялаа өөрийнхөө бор зүрхээр одоо тэр нэг идеал
орчин гэж бодъё л да тийм ээ. Тэгээ яалаа гэхэд ертөнцөөс таслаг одоо хүчээ авдгүй маа гэхэд тэр бол хитгэн дэвэд халалт үрэлтийн бол бас тэр амьдэрч чадахгүй юм шиг. Гэтэл тийм одоо зовлон зүдгүүрөө тийм проблемыг давуулж өгдөг. Бас тэгээ цааш нь хөгжилтэй байсалаар амтан гэсэн ч өөрийн гэсэн хорон бүтээн аз жаргалтай. Ерөнхийд нь харахад зовлонтой байдаг боловч өөрийнхөө хэмжээнд жаргалтай байдаг байхгүй. Тэгээд тэр бүхэн маань ертөнцийн цохилтоос ингээд авч чадаад тэр одоо 70 секундэд 20-30 удаа минутанд 1000-2000 удаа дивэд тийм хүчийг олж авч чадж байна. Гэтэл хүн маань хамгийн одоо удаа буюу секундэд 1 удаа ингэ цохилж байна шүү дээ, тийм. За тэгээ хий биетэй амьтд бол баг нэлээд төхөж очдог. Гэхдээ тэд нэр үүлийн үрийн ахуйгаасаа салаагүй учраас одоо тэнгэр асуурын амьд ихөөсөн 6 зүйл хамгийн амт нутарч байгаа хий биетэй амьд бол тэнгэр асуур бирд 3 байдаг шүү дээ, тийм ээ. Гэтэл энэ 3 амьд маань болохоор тэр ертөнцийн тэр шуумны давтамжинд ойролцоо зохилдог боловч үүлийн үр ахуй одоо эргэл буцалтгүй одоо ингээд орчихсон учраас тэр агуу бурханлаг зохилтоо юу вэ гэдгийг анзаарч чаддгүй. Ингээд агуу хүчийг олоод байдаг. Хүнээс араа дээр хүчийг олоод байдаг. Гэхдээ дээдлийн хоёр одоо асуур тэнгэрийн орны сурс гэж байна шүү дээ, тийм амьд чинь. Тэгээд тийм агуу хүчийг олоод байдаг. Хүнээс дээр амьдраад байдаг. Гэтэл өөрөөсөө тэрийг анзаарах тийм оюун ухаан байхгүй зүгээр шууд яг юугаар амьдраад байдаг. Хүчээрээ одоо ингээд амьдраад байдаг. Гэтэл хүний эрэлж хайгуул зам болохоор л бусдаасаа ялгарч юмд одоо дүн шинжилгээ хийж одоо энэ цаг хугацаа ер нь хүүхдүүд чинь багасаа эхлээл энэ оршихуй ертөнц ямар байд юм бол аль хэрэг том хэмжээтэй бол манай дэлхий ямар хэмжээтэй бол гэж эхэлдэг шүү дээ, тийм ээ. Яг ийм зангаараа хөгжиж явсаар байгаад одоо дандрын урсгал яг энэ хүүхэд зангаас эхэлж хөгжсөн байдаг. Тийм учраас дандрынхан бол хүүхэд зангаараа байхыг хэрхэмлдэг. Хүүхдээрээ байхыг хэрхэмлдэг. За тэгээд ингээд ажсаар хагаад ертөнцийн мөн чанарыг тэр цохилтыг олоод одоо энэ зүрхний цохилтыг олчиж тий. Одоо энэ чинь галдуу юм гэдгийг одоо ойлгох хэрэгтэй. Энэ агуу секундэд 50 гэж асар хүчтэй долгио байхгүй одоо цохилт. Энэнд яаж нэгдэх вэ гэхээр одоо энийг төрөлт болгож энэ секундын одоо секундэд 50 удаа цохилтыг бурхны оршихуй дууссан бүх бурхтын зүрх одоо энэ оршихуй өөрийнх нь зүрх гэж нэг л үг л дээ. Энэ одоо цохилт давтамжийг ямар ч байсан төрөлт рүү одоо бяцлагч хүн бол одоо урвуулж өөртөө ашиглах хэрэгтэй. За яаж ашиглах вэ гэхээр 100% бас л нөгөө 100% бяцлал энэ дотор орж ирж байгаас тий. За 100% төрнө. За яг 100% төрөхөд яах вэ гэхээр одоо ерөнхий хүн амьтдын төрөлт, үхэл төрөлтийг үйл явцыг бас ажиглах хэрэгтэй. За жишээлбэл одоо Америкт нэг тэрбум доллартай нэг тэрбумтан өнгөрөөд Монголд ирээд тэгээд нэг ядуу айлт төрж гэж бодъё те. Тэгээд тэр хүүхдэд одоо яг одоо ингээд төрсэн байж хахад тэр хүүхдэд тэр Америкт байсан тэрбум доллар нь хэрэгтэй юу? Одоо хамаатай юу? Ямар ч хамаагүй те. Одоо тэр хүүхдийн хөрөнгө юу гэвэл зөвхөн үлгээ. Хүсэл зорилго нь юу гэвэл эхийн уург, ангир. Эхийн мөө те. Ангир уурга хизээ өгөхгүй тэр хүсэл нь эд баялаг нь үлгийг нь олж эхэлдэг. Энэ бол биднэрт одоо оршихугаас зааж байгаа хичээл. Төрөлт чинь ийм байд юм аа, бүхэл чинь ийм байд юм аа гэсэн хичээл байхгүй. Энэ хичээлийг маш сайн анзаарах хэрэгтэй. Бас олон 10 шавьтай сайхан ингээд хувраг хүн өнгөрлөхөд дараагийн төрөлдөө очиход өмнөх шавнаар хамаатай бүр ямар ч хамаахгүй. Харин хин нэгэн мэрэгэн хүн энэ танаа багш чинь байна гэвэл нөгөөдөл чинь баргалж л одоо энэ үедээ тэргээд юм басамжлах дүр орно тий. Гэтэл яагаад тэр ийм байдаг вэ гэхээр төрөлтийн хичээл угаасаа бурхтаас өөрөөс нь
төрөлт гэх чинь юм байдгийн шүү. Бас бидний төрөлт ийм хордон байдгийн шүү. Энэ хоёрыг нийлүүлээ гэж захиад байгаа юм байна. Тэгэхээр энэ одоо 100% төрөлтийг одоо энэ оршихуйн зүрхний цохилт буюу одоо энэ шумны татамжтайгаа нийлүүлээд тэгэхээр төрөх устдах хоёр асар богино хугацаанд одоо микро төвшөнд, нано төвшөнд ороод ирж байгаа зү тийм. Одоо шинжлэх ухаан хөгжил нано технологи гэж яриад тийм. Нано тийм. Бяцлагчдын хувьд ч гэсэн одоо бяцлагаар нь одоо нано төвшөнд орж ирж шүү дээ. Ер нь угаасаа энэ төвшнийг нано одоо технологи шиг энэ бяцлагаарыг бол урд одоо бүх шид бүтээлчингүүд бол хэрэгжүүлсээр ирсэн боловч тухайн үед бол одоо тэрийг ойлгож хүлээж авах шав байгаагүй юу эсвэл одоо хэл зүйн хувьд одоо тайлбарлах боломж байгаагүй юу мэдэхгүй тэрнээс болоод их мартагдаж ирсэн. Зарим нь бүр хэрэгээр одоо энийг эзэмшсэн хүн болохоор бол хүнд гар болоод юу ч хийсэн болдог. Тэгээ эргээгээд тэрнээс хариуцлага хүлээхээргүй орчинд орчдөг учраас одоо аюултай нөхдүүдийг бий болгохын тулд нууцлж ирсэн байдаг тийм. Тэгэхээр нууц тарины ёс гэдэг бол дандрын ёстой нэгт холбоотой байдаг. Одоо харин энийг яагаад оршихуй ингээд та бид нарт дэлгээд байгаа юм бэ гэхээр угаасаа энэ майдрын ярин гэдэг чинь эхэлж байна. Одоо хүн болгон зүгээр сууж байгаа л энийг дотроос ойлгоод хүнээр хэлүүлэлтгүй ойлгоод тэгээд гэгэрх боломжтой болохын тулд цаанаас оршихуй өөрөө харгаамжлаад хүмүүсийг дотроос нь тийм заавал багштайч байхалгүй зөв хүн сууж байгаа л өөрөө одоо олчих боломжтой болчиход. За тэгээд нөгөө талаараа одоо энэ төрөлт гэж шүү дээ тийм ээ. За одоо ингээд төрөөд ирэх одоо ингээд секундэд 50 удаа маш богино хугацаанд төрөөд ирлээ. Ингээд төрөөд ирлээ. Тэгэхээр өмнөх секундэд миний хийж эсвэл миний үйл биш болдог. Ягаад гэвэл тэр дунд чинь би дахиад 50 удаа шал өөр дөрүүд үүсэж байгаа тийм. Ингээд ирэхээр нөгөө үеийн өрөөд чинь тасдагдаж эхэлдэг. Гаднаас нь өөрийгөө ингээд шинжих юм бол асар хурдтай босгож яваа морь шиг тийм байдалд ордог. Одоо дашгин морины байдалд орох гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэр ингээд сандал дээр хавчих юм шүү дээ тийм. Зүгээр ингээд сууж байхад л секундээр ингээд өөрөө төрөөд өнгөрснүүд нь болохоор өөр дөрүүд болоод гэхдээ архивд хадгалагдаад гэхдээ бий биш болоод 100% төрөлж явагдаад 100% төрөлж секундын өмнөд орж хатуу одоо байсан мөн үү? Одоо биш. Яагаад гэвэл секундын өмнө би өөр юм ярьж байсан. Дэлхий өөр өнцгтэй байсан. Нар бас өөр өнцгтэй байсан. Энэ оршихуй бүрэн өөрчлөгдсөн секундын дараагаад харин хүн л юу ч өөрчлөгдөөгүй ингээд налаагаад энийг ойлгохгүй хомсрохгүй байгаа болохоос бүх юм болгон секундэд өөрчлөгдөж байгаа. Бүр секундыг 50% дотор өөрчлөгдөж байгаа байхгүй. Энэ секундыг 50% дотор оршихуй нэг хэсэгт өөр гариг үүсчээч болно. Тийм асар хурцтай. Нэг гариг сөнжөөж болно. Олон солирууд харна. Ийм агуу бүх юм болж өрнөж байхад хүмүүсийг тэрийг ажиглах хурд багасаа болоод ингэж хоцрогдонгуудаа үйл өөрөө элдв янзын барилдлага тэгээд проблем зовлонгууд баригчаад байдаг байхгүй. Тэгэхээр бяцлагч хүний хамгийн одоо энгийн мөртлөө хамгийн агуу бяцлал нь болохоор энэ 100% төрөлтийн одоо цагийн бяцлалд төгс одоо цагийн бяцлалдаа орших байдаг. За ингээд төгс одоо цагтаа ингээд ороод ирэхээр одоо яг одоо ингээд байж штэ тийм ээ. Тэгэхээр яг одоо ингээд байж хад хүмүүст хурдан мөр шиг ингээд дотоод мөн чанар нь явж байдаг. Гадна талдаа бол мэддэхгүй. Дотоод талдаа бол мөн чанар нь хурдан мөр шиг ингээд төрөөд гүйцэтгэх ингээд яг одоо ингээд байгаа төрөөд байдаг. Тэгэхээр богино хугацааны амжилтлууд болохлогдож үлдээд жинхэнэ одоо цагийн үнэн дээр амьдарч ирэх. Дандар гэдэг бол үнний ёс одоо сонгодог үнний ёс гэж байна шүү дээ дандар бол. Гэтэл сонгодог үнэ хаана вэ гэхээр өнгөрсөнд үнэн байна уу? Өнгөрсөнд үнэн байхгүй. Ирээдүйд үнэн байхгүй. Ирээдүйд юу ч болж байгаа юм. Өнгөрсөнд бол юу ч болсон байж болно. Тэгэхээр зөвхөн яг одоо цаг дээр тулгуурсан үннийг сонгодог үнэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр дандар бол одоо цагийн бяцлал дээр түрүүний миний ярьсан төрөлтийг ашиглах юм бол жинхэнэ дандарын бяцлагч болж эхэлж байгаа.
Тэгэхээр яг одоо зөвхөн ингээд амьдраад ирэхээр энэ хордон мөр одоо дошгон мөр шиг энэ мөн чанар болгосон мөн чанар дээрээс хамгийн түрүүнд юу унах вэ гэхээр хамгийн эхлээд үүлийн үрийн одоо хавцт хэрэг одоо үүлийн үр дотор багтал хавцт хэрэг хураачихсан тэрнийхэн дагуу ингээд за тэдгээр хуудсанд тэгж амьдрын тэдгээр хуудсанд тэгж амьдрын гэдэг зовлон жаргал гэж амьдэрчсэн тэр хавцт хэрэг эзэнгүй мэдхгүй овч хайцсан мэдхгүй ханаарсаа үүсгэл овчж байгаа. Энэ болохоор бол Махамутарын 100% төрөлд гэсэн мөртлөө маш богино төрөлтийн тэр үйлдэл донд миний мөн чанар дээрээс тогтохгүй унж байгаад үзэгдэл бол хамгийн эхлээд үйл юм. За дараа нь болохоор бол зовлонгоо нэг стрессүүд ордог. Эднэр бол байхгүй бол. Ягаад гэвэл яг одоо цагт нуугдж байгаа аз жаргалыг би олж сурч байна тийм. Агуу их одоо уурхачин геологч тийм. Яг билех юм дотроос жишээлбэл чулууг хайлуулаад дотроос нь жонш гаргаад эсвэл эрдэнэс гаргаж авдаг шиг энгийн одоо зүгээр л чачиж өнгөрөөдөг байсан ч юм уу тий би миний хувьд жишээлбэл ямар нэгэн хоосон мөрөөдөж өнгөрөөдөг байсан тэр алтан хормууд дундаас ч юм би амар амгалангүй олоод эхэлж чинь тий ингээд олоод эхлэхээр олохын хажуугаар бас үүлийн өр зовлонгоо нэг стресс тэгээд хамгийн гол нь болохоор барилдлагууд салж эхэлдэг байхгүй юу. Яг барилдлагууд чинь энэ агуун босголтод бол тас өсөрдөг байхгүй юу. Энэ оршихуудаа олгогдсон оршихууд. Оршихууд дээр ямар барилдлагууд байдаг вэ? Олон зуун жилийн одоо олон төрөл дамжсан эцэг эхийн барилдлагууд, олон төрөл дамжсан дайсны барилдлагууд, олон төрөл дамжсан одоо үр хүүхэд анд нөхрийн барилдлагууд. Энэ барилдлагууд донд явцууч гэсэндээ ингээ хүлэгдчихсэн байжсэн байхгүй. Гэтэл нөгөөх нь нэг өдөр энэ ийм одоо номыг сонсонгуудаа л энд орлоо тас татаад эхэлдэг гэсэн. Гэтэл нөгөө үйлийн өрөө ахын сайн үеийн даруулга хэрэглээл яваадахаар барилдлагууд салахаас нэмэгдэхээс цаашгүй байсан. Өчнөө одоо хүлээсэнд орж байсан бол одоо зүгээр л секундын дотор бүх юм тасар татлаа. Тэр догшмор мөн чанар чинь бяцлагч юм байна. Ийм байдлаар оршихуутайгаа хамт ертөнцтэйгээ хамт амьдарч эхэлнэ. Ингээд Махамутарын дүл амилж эхэлнэ. Өөрөөр чинь дотор өөрөөр чинь хэв маяг болж эхэлнэ. Инхээр ийм бяцлагад орсон хүн болохоор бол одоо секундын өмнөх би биш учраас би үзэл тасарна. Би үзэл тасрахын хажуугаар одоо олон зууны өмнөх үеийн үрэл бүр ч хамаа байхгүй тийм. Тэгэхээр өмнөх зам бол бүр тодорч одоо ухамсрын манан сарниж тодорч эхэлнэ гэсэн. Манан сарна. Ягаад гэвэл манан буучаад ийм бим битүү байхад хурц нарны туяа тэдрийг халаагаад дээш нь сарниулчлаа шүү дээ. Одоо ухамсрын манан хүний тархины манан гэсэн. Зүрхэн дотроос нь өөрөөс нь энгийн нарны гэрэл биш. Зүрхэн дотроос нь мандсан нар энэ ухамсрын мананг сарниулдаг өөр хажууд. Тийм ч учраас эрэл хүслийн тоосонд гэгэн гэрэл чинь халахлахтай шүү. Тэ? Ариус тарны уншлагаар асарт бараамын явдлаар сургууль номын мэдлэгээр дотоод үннийг нээхгүй шүү гэж Делава багш хэлээд байдаг. Энэ агуу шүлгэн дээрээс л одоо бүх бяцлал нэрэгддэг. Энэ ингээд нэрэхэд хүн дотоодоос өөрийнхөө нарыг олж тэр нарных нь үйлдэл дотор өөрөө амьдарч эхэлдэг. Энэ бол Махамутар яг уу. Ингээд Махамутар ахуйда орохоор хүн өөрөө оршихуун хүн болж эхэлдэг. Ягаад оршихуун Махамутард оршихуун би бас оршихуун тайлбарлаа гэж бодож байна л да. Дандрын ёсны одоо хамгийн анхны тарин болох, их тарин болох хум гэдэг тарин байдаг хгүй. Энэ болохоор л энэ Махамутарын гал бяцлагалд орсон хүний одоо ирээдүйг заасан одоо алтан гац сот нь энэ тарин өгөхгүй амьдралынх нь өөрийнх нь томьёол өгөхгүй хүмүүсийн. Тэгэхээр бидний өвөг эцэг дээдс маань одоо энэ хумыг яагаад уншаад ирсэн юм бэ гэвэл хэн нэгэн энийг тайлбарлах учраас бас өөрөө мэдсэн ч гэсэнтэй дараагийн хүн өөрсдөө тайлбарлаж учраас энийг өөрийгөө номын хуудас суулгаж үр хүүхдүүдээс ач гурч ингээд дамжуулж явсаар байгаа өнөөдөр бидний зүрхэнд чихэнд ирсэн маш талархууштай зүйл гэдэг. За
энэ маха мутарын ахуйд ингээд орж байгаа хүний хувьд оршихуд хоёр л юм үлдэх ёстой. Энэ оршихуд ямар хоёр юм үлдэх вэ гэхээр оршихуу тэгээд бид хоёроос өөр хинч байх ёсгүй. Ягаад гэвэл маха мутарын ахуйд ийм л томьёолд ордог. Маха мутарын ахуйд ийм босгоно байхгүй юу? Тэгээд оршихуд оршихуу хоёр үлдэж чинь тий. Тэгээд энийг энэ томьёолд нь шилжүүлэхээр оршихуу бол би бол хум болж хүрдэг. Одоо миний мөн чанар ч хум гэсэн. Ингээд дундлынх нь ямар учиртай юм бэ гэвэл ганцхан энийг холбож байгаа байвал буюу амьсгал байх хэвээр. Тэрнээс биш оршихуутай чи үүлийн үр элдв янзын барилгаар холбогдох ёсгүй байхгүй. Хэрвээ оршихуутай олон барилгатай байх юм бол А-гийн оронд янз янзын үгнүүд орох ёстой байсан тий. Одоо дандрын хамгийн ихний энэ таринд А хүн биш А-гийн оронд өчнөө юм хийх ёстой байсан. Гэтэл яагаад зөвхөн А гэж хэлсэн? Зөвхөн амьсгалаараа ч оршихуутай холбох ёстой. Оршихуд үйлдэгч байх ёстой. Үр хураагч биш. Барилга үүсгэгч биш. Зүгээр оршихуд хүндлэн хайрлагч, оршихуг хайрлагч л байх ёстой. Тэрнээс биш чи оршихуйтай олон шижмээр холбогдох ёстой. Ганцхан аагаараа холбогдох ёстой гэсэн томьёол өгөхгүй. Ингээд оршихуй бит хоёр үлдлээ. Бүх одоо барилгууд тасраа авчлаа. Тэгэхээр ямх дээр байдаг те. Тасарлаа гэж доош унж байгаа юм биш. Бүгд дээд оршихуй руугаа бүгд тасраа авчиж байгаа. Хажуудлаа одоо аав ээж ахын дүүс дайсан нөхөд бүгд хайл дүүштэй болоод дэш авчиж байгаа. Өөрөө хум болоод үлдчихэж байгаа байхгүй. Ингээд оршихуй хум болчихж байгаа. Одоо ингээд бүхнийг оршихуугаар хараад эхэлнэ. Нүдэнд харагдаж байгаа болгон тэр хормынхоо хувьд оршихуй нүүр царай авдаг. Жишээлбэл өглөө ажилдаа гараад явхад хамгийн эхлээл хаалгаа онгоолоход хаалга бол оршихуй нүүр царай. Оршихуй тэр хаалганаас өөр юу ч биш. Тэр хормоор амьдэрч мэдрэмжээ шилжүүлж сурах гэдэг ба шүү дээ тийм ээ. Цахаа мутартай. За тэгээд автобус үзүүлээ. Одоо энэ автобус бол оршихуй. Оршихуй бол энэ автобуснаас өөр хэмж биш. Тэнд шоргоолж явж л өгдөө. Гэхдээ тэр чинь автобус. Бүх юм автобус болсон. Ингээд 100% хандан секунд. За ингээд ажил дээр ирлээ. Ажлын хамт бол найз нөхд бүгд оршихуй нүүр царай. Ийм ахуйд орсон байхад хэн нэгэн одоо гомдоох ч юм уу тий. Тэрийг хүн оршихуй гэж харж хүлээж авдаг. Ягаад гэвэл оршихуй дээр байдаг учраас. Тийм учраас бүхний хүлээмж зөвшөөрөх болж байгаа юм да. Оршихуйгаас үзүүлж байгаа зүйл. Буддаа бас яг энийг маш сайхан баримталдаг байсан. Жишээлбэл буддааг тосгоны хажууд явж байхад тухайн тосгоны одоо буддааг эсэргүүцэж нөхдүүд ирээд буддаа руу шүлсэн хайдаг шүү дээ тийм ээ. Тэгэхэд буддаа оршихуй хүн болцсон маха мутаард өөрөө оршихуд өөрөө амьдэрчээс учраас тэр ирсэн шүлс нь бол оршихугаас ирж байгаа учраас аршаа гэж бодоод тэгээд тэр аршааныг маш хүндэтгэлтэйгээр хүлээж авсан байдаг байхгүй юу. Тэгээд дахиад ингээд шүлсээ хаяхаар бол маргааш ирээд дахиад хаяараа гэж хэлсэн байд. Гэтэл бусад нөгөө оршихуй одоо таньж хэлж исэн шанар нь ойлгохгүй байдаг. Түүхчд буюу одоо үнний зарим эрэлжил болохоор тэрийг буддааг төсвөр төвчээрээ хөгжүүлсэн байна гэж бас үздэг. Буддааг төсвөр төвчээрээ хөгжүүлэх ямар ч шаардлага байхгүй. Буддаа зүгээр л оршихуйг ойлгосон. Ойлгох төвчих хоёр чинь шал өөр. Төвчих гэдэг чинь хүчирхийлэл тустай тий. Төвчих гэдэг чинь хүчирхийллийн нөгөө талтай. Ойлгох гэдэг чинь байгаагаар хүлээж авах. Ямар төвчл хамаахгүй. Хүлээн зөвшөөрөх тий. Гэтэл одоо бидний хувьд ч гэсэндээ буддагийн тэр эрдэм чадлыг олоход одоо маш хамгийн амархан арга нь болохоор өөрийгөө оршихуй бит хоёр л харьцсан өөрхөн харьцахгүй гэдгээр умаахын томьёолд оруулж харуулдаг. За тэгээд энэ ААВ чинь баян одоо юу яаж хажуугаар нь ингээд зугаарлцсан бол ингээд секунд болгонд ингээд юу үүсч байгаа ингээд барилгууд үүсэж явагддаг. Шижир байхад хэцүү. Тэгэхээр шижир байх зүйл бол одоо цагтаа амьдрал тийм. Багш авийн барилгач тасар, ээж авийн барилгач тасар. Бүр огт тасарж байгаа юм биш. Агшин хоромд үүсээд агшин хоромд тасарж байгаа гэсэн үг тийм. Жишээлбэл би одоо номын багш руугаа харахад агуу хайр инрэл бие биендээ солилцоод залбирал үүсээд итгэл одуулаад агуу том барилга үүснэ.
Тэгээ багшийнхаа дэрэг насаараа байхгүй шүү дээ. Нэг өдөрч байхгүй. Айгүй бол 30 минут болол за багшаа явлаа гэж явж шүү дээ тийм ээ. Гэтэл одоо цагтаа байгаагүй хүн бол тэр барилгыг тэгэ явчихдаг. Тэр барилгыг салахгүй явдаг лөө тийм. Тэгээ хизээ нэгэн цагт өөр барилгууд ингээд салахгүй явсаар байгаа тэр хүн аагаа шижиг байлгаж чадахгүй шүү дээ тийм. Нөгөө томьёолд орж чадахгүй. Гэтэл Маха Мутарын гал бясалгал ингээд орчихсон хүн бол багштай 100% бүр энгийн хүнээс ч илүү баярлага үүсгээд дааш тэр багшийн хажууд байсан ч тэнд нэг шавн нэг юм ярьлаа те. Эргээд харахад тэр баярлага тасарч байна. Одоо тэр нэг өөрийнхөө зиндааны шавтай баярлага үүс. Яг л ярьж байгаа юм сонсож байгаа учраас те. Багш бол байхгүй мэдхгүй. Одоо оршихуул тэр хүн болцсон те. Тэгэхээр баярлага үүс. Энэ үдлэг энэ одоо цаг. Тий одоо эргээд багш руу гарахад дахиад тэр барилга үүснэ. Ийм учраас нөгөө асар хурдтай одоо сайжруулсан технологи маягийн юм болчихж байгаа байхгүй тий. Одоо ямар нэгэн хуучны удааш ирсэн биш. Барилга 100% үүснэ. Эргээд харахад 100% тасарчлаа гэдэг тий. Ээж аваагаа хайр нэрэл одоо ямар сайхан одоо хэлж болох энэ оршихуй бүхэлдээ хайр тэнд үүсээд агуу хайрын бясалгал одоо юу үүснэ баярлага үүснэ тий. Тэгэл одоо ээж авдаа өгөлцөж авалцаал ингээл хажууд нь явахдаа баярлага үүснэ. Эргээл харахад тэр баярлага тасраал оршихуй өөр юм дээр тулгуур. Тэгэхээр бүх юмд хайрын баярлага үүсэх болцоотой болж эхэлнэ. Одоо дайсныгаа харсан ч гэсэнтэй агуу хайрын баярлага одоо Есүсийг хэлээдсэн тий. Дайснаар ч гэсэнтэй хайр л гэдэг. Тэгэхээр оршихуй болгож харангуут дайсан өөрөө байхгүй болж эхэлдэг байхгүй юу. Гэтэл энэ барилгуудыг үүсгэх арга нь бол Маха Мутарын энэ арга байдаг. Тэгээд тэр дундаа бүх юмнаас өөрийгөө чөлөөлөх одоо бүх юмнаас харьцаагаа тасал гэж байгаа юм шиг. Харьж 100% харилцаатай. Гэхдээ хоромдоо үүсээд хоромдоо тасраад явах чинь хүн гээд шижир цэвэрлээ. Шижрээр амьдарч байна. Энэ болохоор бол эргээд одоо аватараа дүр төрхийг олох одоо суур болж өгдөг. Аватар энэ ч үедээ ямар аватар нь вэ гэхээр өөрөх нь хум дотор байдаг аватар чакранууд байдаг л да. Чакраны хүрдүүд. Энэ хүрдүүд чинь өөрөө Маха Мутарын ахуйд байхад аватарагийн алхамд орсон. Тэгээд хизээ нэгэн тасарна те. Аваа хизээ нэгэн аваа буюу амьдрал тасарх агшинд дараагийн хойд нас гэж одоо нэг явцуу нэг хүний сүнс биш. Оршихуй миний хойд дүр болно. Жинхэнэ амьдрал ихлэж шүү дээ тийм ээ. Ягаад гэвэл хүний бие сайн л бол 100 наслана. Тэнгэрүүд бол 1000-аас сайн л бол 84,000 жил наслана. Асуурууд бол 500-аас 1000 жилийн хооронд наслана юм насны тийм циклтэй байдаг байхгүй. Гэтэл мөн чанар бол энерги чинь термодинамикийн хуулиар ямар хууль гэдэг вэ гэхээр хизээч үүсэхгүй, хизээс ч устдахгүй, хэлбэрээ өөрчилдөг хууль тийм. Одоо бол агуу их ахын хэлбэрт хуураад үүсэхгүй устдахгүй амьдралдаа бид нар эргээд очиж байгаа гэсэн бүх урхаттайгаа хамт нэгэн зүрх болж байгаа гэсэн. Ингээд нэгэн зүрхтэй ороод ингээд амьдрахаар чинь одоо энэ насандаа хэрэгжилжсэн хүрдүүд чинь одоо хэрэггүй болоод бид оршихуй одоо уусч байгаа юм чинь те. Одоо энэ насандаа хэрэгжилжсэн хүрдүүд чинь тус тусдаа аватараа болоо салцдаг. 5 мохотын хүрд энэтхгийн кундалинид болохоор бол 7 хүрдтэй л те. 1000 жилийн өмнө болохоор үүнийг сайжруулад нараа багш бол 5 хүрд болгож одоо хураагаад бие биенд нь хураагаад 5 хүрд болгоод 5 хүрдээ 5 мохотод хувааж өгöd өнгөнгөөр угаасаа бэлэн байсан билээ. Тэрийг анзаараад хувааж өгöd. Тэгээд тэрийг хум гэж томьёолсон баг. Ингээд энэ хум чинь Маха Мутарын ахуйд уусан гут чинь аватараа дөрөвдүүлдэг. За ямар аватараа дөрөв болохоор 5 махад хөрөхөө гэвэл за хамгийн эхлээд ус аватараа. Ус аватараа бол тархины хүрд. Цэнхэр өнгөтэй, хөх өнгөтэй ус. Одоо ус шиг гүйлгэн суухатай байдаг шүү дээ чинь тийм. Тэгэхээр энэ усан аватараа болоод оршихуй шиг бүх далай тэнгис болох нь тийм. За дараагийнх нь мод аватар. Мод буюу ногоо аватар.
ногоон өнгөтэй эргэтэн чинь хүний бэлхүүс авцаа элэг дэлгүүд гэдэг тийм. За энэ хүрд болохоор бол ногоо аватараа болох нь. За гал аватараа зүрх, хоолойч нь шороо аватараа, мэлмийн нэгч болохоор бол юуны төмөр аватараа болчихж байгаа. Тэгэхэд ингээд таван моход модтой хуваагдаад өөрөөхөө хуваагдсан аватараа бас л 100% бяцлал усын дотор явагдана. Тухайн одоо ертөнцөөс зээлж авч байсан хумчин задраад аватар авал залхад бидний одоо мэдрэхүү ус 100%-аараа тав салаад аватараа дагаад явчих. Инхээр бүх галд шингэнэ гэдэг чинь бүх наранд шингэнэ гэсэн. Тамхины галд ч гэсэндээ аватараа шингэсэн гэхгүй. Бүх юм ариун болж хувирч гэсэн үг тийм. За усан шингэлээ би тийм. Би энэ шалбаа гэж шингэхгүй, далаадаа шингэе гэхгүй. Ус л бол ус. Инхээр бүх үл ялгуурлахгүй гэсэн бяцлагчдын одоо ороо дээр барьж явдаг тийм лозон байдаг тийм. Хоёр тэр лозон дээр хоёр зүйл байдаг. Үл тасах уу, үл ялгуурлах уу гэсэн. Энэ үл ялгуурлах уу гэдэг нь болохоор бүр амьдрал дээр хэрэгжээд эхэлчихэж шүү дээ тийм. Би шалбааганд аватар болж уусахгүй, би далаад уусыг гэвэл тэр аватар биш болно шүү дээ тийм. Гэтэл тэгдэггүй. Шалбааганд ч уусна, далаад ч уусна. Тамхины цогонд ч уусна, наранд ч уусна. Ингээд хүмүүс өөр оршихуд энэ амьд байхдаа оршихуугаар нь хараад харьцдаг байсан бол нирван хотогт орсны дараа бүр оршихуу болж амьдэрч эхэлнэ. Оршихуутай харьцах биш. Тэгэхээр нөгөө томьёолч юу болж хувирхаа гэхээр хум одоо задраад оршихууд энэ тэнцүүхэн шингэхээр байхгүй болоод ч нь өөрөө зогсчихгүй амьдрал болоод хизээч уусчгүй өсчихгүй амьдрал болоод нэг буюу нэг оршихуу болж хувирдаг. Ингээд оршихуд ууссан хүн болохоор бол амар амгалаг болчихж байгаа. Ягаад гэвэл зовх зовлон тэр үнд байна. Тэр гариг зовж байвал би ч бас энэ гариг мөн шүү дээ тийм ээ. Зовх зүйл одоо барих зүйл байхгүй. Гэхдээ бодиттой оршин жинхэнэ амьдрал эхэлнэ. Гэхдээ баригдах зовлон тулгарх проблемууд байхгүй болчихж байгаа байхгүй. Ингээд амьддаг. Гэтэл энэ бурхны шашны энэ маха мутаар явхууд орох өдрийг болохоор бол хүмүүс нөгөө зөвхөн үүлийн үрээ ахыг мэддэг хүмүүс чинь энэ маха мутаар явхуугаар дамжиж бурхны хотогт орох ийм арга замыг мэдэхгүй хүмүүс чинь болохоор их одоо буйны үйл хураахаар гэгэрчж байгаа юм гэдэг. Тэгэхээр алтан элжигэн дээр алт арчин нь шороо арчин нь хамаа авахгүй шүү дээ. Адилхан зовлон биз дээ тийм. Ийм маягаар өөрийгөө одоо боолын хөдөлмөр эрхлүүлээд олон мянган жилийн турш ингээд их хөвлий дамжаад төрөл дамжаад явцгоосон байдаг байхгүй юу? За манай үзэгчид энэ хотын маань ярьж байгаа зүйлээс нэлээд юм ойлгож авч байгаа. Энэ одоо цагийн тэр асуудлыг ярьж байна. Ер нь бол тэр одоо үзэгчид юу гэж асуудаг вэхээр хаа сурах уу, хаа очих уу, энтэй болцох уу гэдэг л дээ. Тэгээ одоо дорж хотын маань өөрөө яг энэ дандрын бяцлаглалын одоо багшийн одоо үүрэгт ажиллагаа бол яг өөрөө хүлээгээд явж байгаа, гүйцэтгээд явж байгаа. Тэгээд ер нь бол хандсан хүн болгон бол ордоч уулзаж бариад тэгээд энэ талаар нэлээд нарийн төвчний мэдээллийг авах болно тийм ээ. Болгүй. Тэр бол жилээд. За үзэгчид нэг асуугаач гэж бодож иж магадгүй нэг юм байна л та. Тэр төрөнд төрөлт гэж ярьлаа тий. Тэр төрөлт гэдгийг өшөө жоохон задлж, өшөө жоохон дэлгэрүүлж тайлбарлаач. Одоо жишээ нь ингээд төрнө гэдэг чинь өгчээж заавал дараа нь болох үйл явц гэж ингэж хүн ерөөдөө ойлгодог л доо. Хүчээж дахиж төрнө гэж тийм ээ. Тэгэхээр секунд тутам төрөөд явна гэж тийм ээ. Секундын 50 усны тэр хэмжээнд л хүн төрж явах энэ төрөлтийн энэ чанар руу шинжих хэрэгтэй гэж штэ. Энийг өшөө жоохон тодорхой болгох гэх үү.
Одоо энийг бол хүмүүс үнний эрэлчид бол одоо ойлгодог. Үхэл бол одоо жинхэнэ амьдрал юм аа. Үхэл бол хамгаас илүү хоормог үзэгдлээ гэсэн тийм номууд гарсан байдаг. Тэрийг олж уншиж болно. Ер нь бол үхэл гэдэг чинь өөрөө амьдралын нэг хорон байхгүй. Ягаад гэвэл өөрийн мөн чанар бол хизээч үүсэшгүй устшгүй тийм мөн чанартай. Тэгэхээр устна гэж байхгүй тий. Харин тэр бардын үеийг туулахыг үхэл гэдэг байхгүй. Дараагийн одоо цамцаас олж өмсөх ч юм уу тий. Дараагийн биеийг болох. Тэгэхээр Махамутарын хувьд болохоор бол шууд огцом төрөлтүүд ингээ 100% төрөлтүүд байдаг. Үхэл нь одоо тэр өнгөрч байгаа үе нь өөрөө юу болгож авчдаг. Бодтой байсан мөртлөө нэг амьдралын циклтэй амьдрал мөн. Гэхдээ тэр үхэл биш. Гэхдээ өнгөрсөн бодтой. Эргээд бид нар ингээд оюун санаанд өнгөрснөөгөө ингээд за секундын өмнөхөө харахад ярьсан зүйл байдаг бодтой болсон байдаг тийм. Гэхдээ энэ төрөлт гэдэг зүйлүүд л байнга байдаг. Тэгээ амьдрал үргэлжлэн тэр дунд төрөлтүүд явагдана. Тэгээд үйлдэл болгон ч одоо ингээд дээшээ доош гэд үйлдэл байдаг шүү дээ тийм ээ. Одоо бүх гэрлийн үйлдэлээс ахгүйл дууны үйлдэл бүгд тийм. Тэгэхээр яг хуу доошоо орсныг нь болохоор бол одоо ертөнцийн яриагаар юу үхэл гэж ойлгож болох юм. Гэхдээ тэр бол нөгөө гарааны үе байхгүй тий. Гарааны үе эхэллүүд. Зүйтэй. За ингээд өшөө нэг асуух юм байна л да. Тэр нь болохоор тэр ерөнхийдөө яг хөвчгчд маань энэ талаар нэлээд сайн мэдээ судлыг бол готоодоо манд уулзах хэрэгтэй. Тэр аватар гэж ярьлаа шүү дээ. Аватар гэдэг нь яг үг нь юу гэсэн үг вэ? Тэгээд аватар болно гэдэг нь яг юу гэсэн ойлголт болохыг тайлбарлаад өгч. Аватар гэдэг бол одоо шижир тунгалаг одоо бодхалд орох гэсэн үг л дээ. Жишээлбэл одоо бидний энэ хурдуучин дотроо мах удараа хуваагдаад тэгээд тэрийг аватараа болгож сална гэх нь шижир бий болоод ам болоо явчихсан гэсэн үг шүү дээ. Шанти Девагагийн боди чарья аватара гэж ном байдаг шүү дээ. Тэгээ бодисаттвын явдалд орох уу гэсэн үг шүү дээ. Тэр болохоор юу юм бол боди чарья гэдэг нь бол бод хотгийн аватара гэдэг нь болохоор тэр нь шижрээр бүрэн уусах гэсэн. Тэгэхээр бүрэн уусалт шижир биет гэж олон талаас нь тайлбарлаж болох юм байна. Тэгээд энийг байдаг тухай энэ антай байдаг тухай одоо зах тухаасаа одоо барууны кинонууд тэр баримтлал кинонууд хийгдэж байна л да. Жишээлбэл усны аватара чинь усанд л байна тий. Тэр ямар их оюун ухаантай вэ гэдгийг одоо усны шин чанар гэдэг кино гарсан Мисару Иматогийн нэг кино шүү дээ тий. Энэ бол зөвхөн нэг хэсэг. Цаана дахиад 4 аватар байна. Тэр бүгд устайгаа адилхан сэтгэдэг, адилхан програмчлагддаг. Чулуу байна. Гал байна. Галыг яах гэж тахиулаад байгаа. Аватарыг нь хөгжөөж тэдрээс гарах эрчмийг өөртөө шингэх гэж галыг тахдаг. Бас хажуугаар нь тэр аватараа чинь хүрээлэн байгаа орчинд бас өглөг өгөн тэ. Галын өглөг. Жишээл хибитүүдэд одоо хоол ундын одоо төлж тааж өгөх ч юм уу тэ. Хажуугаар нь илч өгөх, итгэл найдвар өгөх гал аватар. Нар бол бидний хамгийн агуу аватар. Бид нар нарыг гэж хардаг болохоос биш амьтаа гэдгээр нь харддаг шүү дээ. Тэр дотор асар их ам аватарууд буцалж байгаа. Нар өөрөө бүхлээр нэг аватар. Бүр цаашлах юм бол олон тэр бом оддын систем бүхий галактик чинь өөрөө бүхэлдээ бас нэг аватар. Тэгээ бүх галактикийн систем чинь аватар. Энэ бол цаашаа одоо хэмжээшгүй энгийн ухаанд бол хэмжээшгүй харин мэдэрч болохоор тийм орших. За тэгэл модны аватар. Модны аватар гэдэг чинь жишээлбэл нэг бүхэл ой байлаа гэхэд нийлээд нэг оюун санаа болдог. Тэр ойн захад байгаа нэг мод
энтэй дууны жохон зулцхан модны мөчөр хугалах төдийд тэр бүр тэр цаанаага том мод уйлж идэг. Тэгэхээр нэг оюун ухаан болж хурж идэг. Тэгэхээр мод бол шорооны аватар тий чулууны аватар. Чулууг нэг газараас нь хөдөлгсөн байхад 3 жил уйлдаг гэж манай хүүхдүүд мэддэг байсан. 3 жил байралдаггүй. Тэр бол амьны тухай яриад байгаа шүү дээ. Инхээр мах бод болгоныг хүндэтгэж хайрлаж хандах хэрэгтэй. Амьгүй юм биш гэдэг тийм. Тэд нэртээ ягаад гэвэл тэдний нэг хэсэг нодод намайг үүсгэж байгаа учраас би тэднийг хүндэтгэж хайрлана гэдэг. Өнөөдөр бол уул уурхай өнөөдрийн талхны мөнгө гэж одоо нүдийг нь хаачихсан тэр болгоо. Тэгээд тэрийг хүндэтгэлгүй харьцнаас болоод маш их одоо өвчин зовлон монголчууд эргэж эхэлж шүү дээ тийм. Тэр байдлаас алахын тулд аватар өөртөө байгаа аватараас эхлээд өөрөөсөө л бүхнийг хай. Бүхнийг өөр дээр одоо мэдэрчээж бүхнийг хайрлаа гэж одоо шантидыг өгшилсэн байдаг. Яг тэр бол бүх юм өөр дотор биеийн чинь аватараа хэлбэрээр байгаа. Бас бусад юм ингээ холбоотой гэдгийг л ерөөдөө тайлбарлаад байгаа хэрэгэлтэй. Одоо бурханлагийг энэ орчлон дээр ингээд бурханлагаар амьдрахын тулд хүний чинь амьдрал гадна талаас нь зовлонтой юм боловч хорон болгонд нь бурханлаг ад жаргал амар амгалан нуугдсан байдаг шүү дээ тийм ээ. Тэр болгоныг одоо олохын тулд ертөнцөөс энэ аватараа чинь энэ 5 хүрдүүд чинь хүнд одоо ингээд бэлэг болгоод өгсөн. Хизээд нэгэн цаг тэрийг бид нэр сайн дураараа буцааж өгнө үгээс. Өгөхгүй олон мянган жил одоо тэрийг анзаарахгүй бол олон мянган жил явах яадан тий. Тэртээ түрүү бэлэг юм чинь тий. Хизээ нэгэн цагт энийг өгөх ёстой. Тийм учраас энэ бэлгийг бид нэр ашиглагч байх үднээс л амьдрах хэрэгтэй. Бэлгийг ашиглах. Бүрэн дүүрэн ашиглах. Тэрнээс биш учир зүггүй бас одоо нөгөө задлах гэдэг юм бол одоо нөгөө оршихуйг ойлгох туушилж байгаа байхгүй. За ерөнхийдөө манай өнөөдрийн нэвтрүүл ингээ өндөрлж байна. Таш хотод баярлалаа. Дараагийн нэвтрүүлэгтүүд мөн хүрэлцээж оролцоорой. Сайхан мэдээллүүдэд дамжуулаарай. Анхаарлаа хандуулсан үзэгчдэд баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр иргэн олжээ. Түр баярлалаа. Баярлалаа.